Хууль хэрэгжиж эхэлсэн цагаас хойш хуульд хоригдсон газруудад олборлолт явуулж, хайгуул хийж байгаа аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуслах ёстой байсан. Гэвч ашиглалт явуулж болохгүй хэмээн хоригдсон талбайн хилийн заагийг тогтоох ажил удаашрснаас хууль хэрэгжээгүй гинэ. Үүнээс гадна засгийн газрын 2011 оны 174-р тогтоолоор баталсан хилийн заагт хамаарах алтны шорон ордуудын 242 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нэхэмжилсэн 222.5 тэрбум төгрөгийн нөхөх олголт хөндлөнгийн аудит хийх зардлын санхүүгийн их усүр тодорхойгүй байсан юм а. Дээрхтөө хэдхэн сарын дараа дахин өөрчлөгдөж нийт 909 хайгуулын тусгай зөвшөөрөл 427 ашиглалтын тусгай зөвшөөрөл болсон. Зөвхөн тусгай зөвшөөрлүүдийн төлбөр хайгуулын талбайд оруулсан хөрөнгө оруулалтын зардал нь 659.5 тэрбум төгрөг. Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр 155.5 тэрбум. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 52.2 тэрбум төгрөг гарсан юм а. Ерөнхийдөө санхүү төсөв хүрэлцэхгүй учраас хууль хэрэгжээгүй гэдгийг уулуурхай сайд дуулгалаа. Тэгвэл нэмэлт өөрчлөлт оруулснаар гол мөрөн ой мод хамгаалагдаж, дээр нь улсын төсөвч ямар нэгэн хүндрэл ачаал учруулахгүйгээр хэрэгжих боломж бүрдэх юм байна. Өмнөх засгийн газар бүрэн хэмжээнд хэрэгжилтийг хангаж чадаагүй ч гэсэн тодорхой ажлуудыг хийсэн. Хилийн заагуудыг тогтоосон. Энэ байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоосон. 1.1 одоо их 80 тэрлэн төгрөгийн хохирлыг учруулсан байна энэ аж ахуйн нэгжүүдгээ. Өнөөдөр энэ 242 тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдээс 160 аж ахуйн нэгж нөхөн олгор авах хүсэлтэд ирүүлсэн байна. Тэрнээс 69 аж ахуйн нэгжинд бид нөхөн олгор авахгүй. Энэ давхцалтай хэсгээс өөр газар авъя гэд 98 тусгай зөвшөөрөл эзэмших компаниуд л үлдсэн байгаа шүү дээ. Энэ урагшаа явж байгаа ажил. Тийм учраас яагаад энэ хөрсөн төвшнгөөс гэнтхэн ухархалхам хийх болов? Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг хэрэгжүүлэхийн төлөө орж ирж байгаамаа, хэрэгжүүлэгчийн сэтгэл байгаамаа гэдгийг би танд хэлмээр байна. Авиалагтай холбоотой асуудлыг ярьлаа. Би харин энэ дээр чухал сэдв үндсэн учраас хэлж. За, улсын их хурлын гишүүн бид бүгдөө мэднэ. Бид бол хууль санаачлах, засгийн газрын одоо төрийн захиргааны төв байгууллагын үйл ажиллагаанд хяналттай байх нэмэрхтэй. Бид ажиллаж байгаа. Нөгөө гэрийн заасан 5 тэрбум долларын анхны хөрөнгө оруулалт чинь 7 тэрбум доллар болцсон баг. Төөс нь батлааж явцсан. Тэн дээр нь хилцээр нэг ажлын хэсэг гаргаад баримтын шалгалт оруулаад 80 орчим хувь нь бол давж гарсан зардал баг. Уг нь Монгол улсын хууль тогтоох дэд байгууллагаас баталсан хууль тогтоомж заавал хэрэгжих ёстой. Гэтэл өнөө хүртэл хэрэгжихгүй байгаа нь хачирхалтай. Энэ талаар эрхэм гишүүн салбарын сайдаас тодруулж байлаа. За тэгээд гадны компаниуд тэр тусмаа одоо оюу толгой бусад компаниудаас хөрөнгөтнүүдээс мөнгөтэй хүмүүсээс орд уурхай лиценз эзэмшиж байгаа хүмүүсээс ирсэн дарамтанд Монголын төр шууд автаж ээлж тус чуулган зарлж 5 хоногийн дотор 5 хууль батлах гэж байна. Тэгээ би энийг эрс эсэргүүцэж байна. Монгол төр ийм хөнгөн байж болохгүй. Бид нар яг түрүүчийн чуулганаар баталсан хуулиндаа дахиад одоо өөрчлөлт оруулж байна. Нөгөө стратегийн салбаруудыг бүгдийг байхгүй болгож байна. За энэ хуулийг харах юм бол хөрөнгө оруулалтын хууль энэ хуулиудыг бүгдийг харах юм бол энэ хуулиудыг далимдуулж, энэ хүндрэлийг бяцхан хүндрэлийг далимдуулж бүгд одоо манай том компаниуд лиценз эзэмшиж байгаа энэ хүмүүс бүгдээрээ өөрсдөө төрөөс нөхөн олгор авах, өөрсдөө татвараа хөнгөлүүлэх ийм арга самхаа хийж байна гэж би үзэж байна. Эдийн засгийн байдалд гадаа дотоод хоёр хүчин зүйл нөлөөлж байгаа. Манай гол нэрийн бүтээгдэхүүний үн бол уншилттай байна. Нүүрс, цэс, төмрийн хөдөр гээд. Энэ бизнесээр занимаалдаг энэ ашиг турлын салбарт явдаг орнуудын тухайд бол бүгд л тухайн салбарынх нь ашиг багасж байгаа учраас хөрөнгө оруулалт багассан байна. Маргаан дагуулсан олон асуудал хуулийн төсөлд бий ажээ. Дээр нь намын бүлгээс тодорхой яриагүй байгааг зарим гишүүн хэлж байлаа. Тиймээс улсын их хурл дахь намын бүлгүүдийн хуралдаанаар хилцүүлж ажлын хэсэг байгуулан нухацтай хилцээ гэсэн санал гарган дэмжснээр урт нэртэд өөрчлөлт оруулахыг төр хойшлуулсан юм а.